Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2019 онд нээлттэй хийсэн Man of Man буюу эрчүүдийн дундах жинхэнэ эр хүн Солонгосын инедмийн драма төрлийн киног ярьж өгөхөөр бэлдлээ. Англи хэлийг хоёрын хооронд, гурвын дунд сурсан сураагүй хоёрын хооронд, ярьсан яриагүй хоёрын завсар явсаар залхаж байна уу. За тэгвэл нэг зөрөгтэй нүүдэл хийгээд Wall Street-д сураад үзвэл ямар уу? Сурсан шиг сурмаар байвал заасан шиг заадаг газар очисон дээр штэ. 77 47 тэг рүү залгаарай. Нэгэн залуу бенз машиныхаа арын маркийг сольж буугаар кино эхлэн. Шууд маркийг нь нэмчихэж байгаа юм чинь. Түүний дүүн гарч ирлээ. Аха, машина зөв тавихад яадаг юм бэ? Хоёр машины зогсоол дээр тавьчихсан байх юм. Миний машин хоёр машины үнэтэй. Тэгэхээр хоёр машины зогсоол зогсох нь зөв бидтэй. Хангар болол та. Тэр үед нь машиныг нь таглаж тавьсан хөршин гарч ирээд. Машина зөв тавьдсан бол намайг дуудах шаардлага гарахгүй байсан юм биш үү? Гэт дүүг нь хальт мөрлөөд машина онгоолгох гэтэл манай хүн очингуудаа хаалгыг нь өшөглөж хаасна. Хэрвээ чи миний машиныг хааж тавиагүй байсан бол би чамайг дуудах шаардлагагүй байсан. Зөв үү? Гэт сүрдүүлнэ. Жаахан хичээл загаад өгөх үү аа? Энэ бол манай киноны гол дүр Йонки. Түүнийг Дорг гэж нэрлэе. Тэр үед нь дүү ахыгаа болиулаад тэгэд явцгаана. Манай хүн ажил дээрээ найзтайгаа ярьж байна. Хувцасны ханш багхан унсан бололтой. Битгий санаа зовоо. Яаж санаа зовохгүй байх юм бэ? Би чамаас болж компани мөнгнөөс $700 мянган хөрөнгө оруулчихад байна. Манай хоёр боссынхаа мөнгнөөс хувьцаанд хөрөнгө оруулж мөнгө угааж байгаа байх нь шүү дээ. Босс нь харин энэ байна. Том хүлээ авалт дээр ихэд элит байдлаар бие авч явж байдаг. Тэр үед нь манай хоёр орж ирлээ. Өглөөний мэд боссоо. Боссын сугны ус бололтой энэ нөхөр манай хүний хувцлалтыг жаахан шоолоостой. Новш ч ахыгаа шоолно гинэ. Сууцгаа. За тэгэхээр энэ зүгээр нэг компани биш бололтой. Мафийн шинжтэй мафийнхны ажилуулж байгаа компани юм байна. Тэднийх бас үл хөдлөх борлуулалтын компани шинээр байгуулж байгаа юм байна. Өнөөдөр бид өөрсдийн охин компани болгож үл хөдлөх борлуулалтын компаниа нээж байна. Үүнийг ноён Чой Кита удирдна. Нөгөө сугны үсээ тушаал дэвшүүллээ. Үүнийг нь сонссон манай хүн жаахан ууралнаа. Дүрс солигдож хоос бус нэгэн хүний хувцсыг нь өмсгөж байна. Гадаа нь харин туслах эмэгтэй нуцаар ярьж байна. Тэр удахгүй уулзалтад бэлэн боллоо. Тэр үед нэг нөхөр гарч ирээд би асарга хийж байхдаа хизээж зангидж чадахгүй гэж халагдж байсангүй шүү. Яа, ямптай нөхөр бол та. Энэ бол манай киноны бас нэгэн гол дүр. Жансу. Түүнийг Шоу гэж нэрлэе. Шоу булчингийн саажилтаас болоод цээжнээсээ доод хэсгийг хөдөлгөж чаддаггүй юм байна. За тэгэд хуралдаа очлоо. Манай хүн даатгалын компанид ажилтдаг юм байна. Даатгалын нөхөн төлбөртэй холбоотой зүйл дээр багийнхантайгаа санал нийлэхгүй байгаа бололтой. Учир нь өөрөө зовлонгонд туулж буй учир арай өөр талаас нь юмыг харж байдаг. Мафийн босс сугны үстэйгээ яриад жигтэйхээ. Манай хүн мэдээж дургу. За, бүгд сонсоцгоо. Энд ажлын байрны даатгалгүй хүн байна уу? Багхгүй ирхмэ. Тийм ээ. Тэгэхээр дээрэмчид шиг байха болцгоё. Хундгаа дүүрэг. Намайг арслангууд гих үед мандтгай гэж хэлээрэ. Гэд сугны үстэй хэлэх боломжийг нөгөн. Баярлалаа ирхмэ. Арслангууд мандтгай гэд бүгд хэлгээд манай хүн айл хэдийн уугаад эсэргүүцлээ ингэж л илэрхийлж байгаа штэ. Шоу туслахтайгаа ярьж байна. Таны бүх хөрөнгийг хандивлаж дууслаа. Одоо шин захирал томилох болон амь насны тань даатгалыг өвлүүлэх хүн олох хоёр л ажил үлдлээ. Миний даатгал хэд вэ? Өвчний улмаас өхвөл 1.2 сая. Ослоор өгөх юм бол 2.7 сая. Та сургалтын санд энэ мөнгө хандивлаж болно. Тэгэхээр манай шоу бүх хөрөнгөө сайн үеийн төлөө хандивлаад өгөж байгаа сайхан сэтгэлтэй нөхөр байна. Нөгөө талд нь харин манай Дорг согтуу агсамнаж байдаг. Би бүх хар ажлыг хийж байгаа. Харин тэр мөн новш бүх гавьяаг нь авч байгаа шүү. Тэгсэн чи тэр үед ядаж байхад нь нөгөө сугны ус яг тэр караокед нь байж таардаг. Йоо, миний караоке дөө. Энэ Доргийн ажилуулдаг караоке юм байна. Тэгээд нэг соло гитар авч ороод төвөөж өгнө. Нөгөөдөл нь тэр дорн цагдаа дуудчихж. Шоронд. Ой навшнумда. Би тэд нартай тооцоо удаж дуусаагүй байсан юм. Битгий орилоод байл та. Чимөө хаанаас орилоод байна? Өрөөдөр чи би чамтай адилхан хоригдож байгаа. Яаж очих вэ? Шоу дээр эмчин ирж амьдралыг нь уртсгах эмчилгээний төлөвлөгөө танилцуулгаад шоу бүгдийг нь цуцаллаа. Эмчин ширээн дээрх Феррари машины сүвнэрийг хараад Феррари зүгээр нэг машин биш. Их хурдан машин. Би ч бас ийм л баймаар байна. Зүгээр л өвчин амдагч хийлгэж байгаад хурдхан шиг дуусгая. За манай шоу өгөхээр шийдсэн бололтой. Дорог хэсэг баривчлагдж байгаад гарлаа. Танхаарсан эргээр 2 жилийн тэнсэнд 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх тогтоол гарсан юм байна. Найз нь тосож аваад новшиг хараад байгаарай. Ма энийгэд гэхэд шуудал. Би энийг авах гэж 3 цаг явсан штэ. Манай хоёр хоол идэнгээ найз нь. Өш одоо хувьцаагаа заруул яасан юм бэ? Би жаахан айгаад байна. Болоогүй. 7 сая болтол хүлээх хэрэгтэй. Тэгээд хоёулаа топ зэрэглэлийн нөхдүүд болно мэдүү. Дорг гэртээ ирэхэд дүүн бензиг нь зараад сургалтын төлбөрөө хийчихжээ. Дүүгээ жаахан гөвж байгаад шүүхээс даалгасан нийтэд тустай ажиллаа хийхээр өчлөө. Тэр ажил нь манай шоуг асрах ажил юм байна. Ирхмэ. Би таны асаргааны ажилтныг танилцуулахаар авчирлаа. Гэхэд сүртэй юм гэж шууд дайраад орно. Юу вэ? Хүн
орж ирж байхад мэндэлдгүү мө? Юун дээрэмчин бэ? Би чиний бичиг баримт дээр гарын үсийг зураад өгье. Одоо эндээс зайл гэхэд өөй гэд очсноо. Баярлалаа гэд гарах гин. Та хайчих нь уу? Намайг сая яв гэсэн штэ. Би гэрлүүгээ явлаа. Цагаа гүйцэхгүй бол буцаад шорон руугаа орно шүү гэд үлдээнэ. За тэгээд зайлшгүй юм боллоо л доо. Шумуулыг нь үргэж байна гэж шууг алгадаж бариад л шуу маань сольж боловсон хүн манай үнийг жаахан жигшээстэй. Тэгэхээр чи доод хэсгээ удирдах чадахгүй гэсэн үг байх нэ. Айлын шалгаатгыг гэснэ насан туршидтын кино үзүүлнэ. Наадга надаас холдуулаач. Галзуу амтан бэ. Тэр үед нь туслах нь ороод иржээ. Бөөн уур. Хэрвээ түүнд хүндэтгэлгүй хандаад байх юм бол би гомдол гаргана шүү. Гэд явчихнаа. Гомдол гаргана шүү. Яасан ийдэг хэрнээ гоё хэлж байна. Гэд карашилж байтал хажууд нь хүмүүс харж байна. Та нар юугаа харав? Нэг менежертэн таны ажлыг авах гэж гомдол гаргасан юм байна. Түүний эсрэг хуульчдын баг ажиллуулах уу? Ийм үед би насан туршидтын кино үзээд байж байгаа ч гэжтэй. Гэдинев. Манай дөрөв том босстойгоо уулзлаа. Одоо дүүнраа зодоод яваад байхад хөгшдөхгүй байна уу? Чамайг ууртай байгааг мэдэж байна. Одоогор чи клубийн ажиллаад явуулж бай. Удахгүй би клубийг чамд өгнө гэж үүрэг өглөө. Тэгснэ нөгөө найзд нь санхүүгийн бүртгэлээ надад аваад ирээрэй. Гэх болно. Манай хоёр чинь тэндээс нь мөнгө гусаад байгаа шүү дээ. Ирхмэ тайлуу өгөх болоогүй байгаа шүү дээ. Би хөрөнгө оруулалт хийх гэсэн юм аа. Надад сайн савн татаад байна. За баларсан. Тэгснэ доргыг дуудаад чи хослол өмсөж байл та гэд хослол авах мөнгө өгнө. Одоо юу ирхмэ? Яваа. Явах үед нь ардаас нэнэ. Бас доргыгоо жаахан хайрладаг болол тай шүү. Оройн манай хоёр жаахан уунаа. Яахаараа дээрэмчи хүн тэрмо гонжиг нь өмсөх ёстой байдаг байна. Захирал санхүүгийн бүртгэл аваад ир гэсэн. Гял совцаага зарах ёстой биш үү гэхэд байжээ. Би зохицуулна мэдөө. Маргааш өглөөс ирэхэд нөгөө хоёр чинь шуу дээр очиод хончихжээ. Босоорой. Ой, босолдоо новшоо. Хөөхи. Манай хүн шаардчихсан нөгөө шууныхаа шөлийг нь булааж уугаад. Ус өгөөч гэхэд нь ус өгөхгүй хэрнээ нүдэн дээр нь залгилж эн тэр. Гомн дээр л хийж байна. Дараагийн өдөр нь харин амар юм боллоо. Хөрөнгө оруулсан хувьцаа нь лөөвөр байжээ. Манайхаар бол койн юм уу та. Юу болсон гинэ? Бүгд лөөвөр байжээ. Одоо юу ч байхгүй болсон. Босс залгаж байна. Би юу гэх юм? Би юу гэх юм бэ? За баларсан. Ингээд аюулд орлоо гэж. Дор гаргаа барахта сугны үс дээр очиж мөнгө гуйдаг. Босс надад клуб өгнө гэсэн. Тэрийг нь барьцаалж байгаад чамаас зээл авъя гэх болно. За яах вэ? Болж л байна. Гэхдээ нэг юм гоё. Машина угаах гэсэн чинь зав гардаггүй. Чи угаагаад өгөх юм биш үү? Гэхэд манай доргын эгон зулгаагаад юу гэж угаах вэ те? Ширээг нь сүйтгэнгүүтээ гараад машин руу шээх болно. Найзтайгаа уулзах үед би амьдралтаа анх удаа боссын дуудлагад хариулсангүй. Тэр үеэр нөгөө хосписоос салгаад ирч хүнээ асрахгүй бол цагдаад хэллээ шүү гэж байна. Тэр үед нь шуу дээр нөгөө компаниг нь авах гээд байгаа менежер нэрчгсэн сүрдүүлж байдаг. Яг тэр үеэр нь манай дорг ороод ирнэ. Ой юу хүн бэ? Намайг битгий тоо. Би энд ажиллаж байгаа юм. Хүмүүс юм ярьж байна. Чи гарда гэхэд нүүрлүү нь хэхэрнэ. Шувуу тэндэ. Дээрэмчээ наадхаа гарга. Үгүй бол би гарын үсэг зурхгүй шүү гэд манай хүнээр бохор ажиллаа хийлэгчихлээ. Капитал байгаа бол та. Тэр үед нь сугны ус. Дорг надаас мөнгө гуйж байхыг бодоход нэг юм болсон байна. Түүнийг дагаж юу хийгээд байгааг нь олж мэд гэж хүмүүстэй үүрэг өгдөг. Нэг сургууль хандив өгснийх нь хариуд манай шууд зориулан хөшөө хийлгэжээ. Тэрийг нь танилцуулж байтал дорг орж ирээд унгаачихна. Чи одоо хөшөө энтер бариулах хэмжээний юу хийсэн хүн бэ? Чи арай надад мөнгө зээлэх юм биш үү? Гэх болно. Шуудаанч тоохгүй. Харин тэр шөнө нэлээ юм бодож хонлоо. Тэгээд маргааш нь доргод би чамайг даатгалынхаа өв залгамжлагч болгоё. Харин чи намайг өгөхөөс өмнө хийж үзхийг хүссэн хэдэн юмыг маань хийлгээд өг. Гэх болно. Чи надаар тоглоод байна уу? Чам шиг өгшний даатгалын мөнгөөр би яах вэ? Тэр чинь тэгээ хэд юм? Өвчнөөр өгөх юм бол 1.2 сая доллар. Хэрвээ ослоор өгөх юм бол 2.7 сая доллар. Дорг шоконд орноо. Тэгээд за тэгвэл ингээд тохирё. Манай дорг найзаараа шууны талаар мэдээлэл олуулаад хартал нээр мөнгөтэй нөхөр байжээ. Энэ бол надад тэнгэрээс өгч буй боломж. Туслах хүүхэн нь гайхнаа. Та яагаад түүнийг даатгалын өв залгамжлагчаараа сонгож байгаа юм бэ? Тэр таныг сүрдүүлээ юу? Гэхэд би дээрэмчинд мөнгө өгж байгаа юм бишээ. Би зүгээр л амьдралынхаа жаахан үлдсэн хугацаанд хөрөнгө оруулж байгаа юм. За тэгээд гэрээгээ баталгаажуулаад листүүдээ эхлүүллээ. Эхний хүсэл нь хамт бейсбол үзэх. Ой бусаанд ирчихэд Nexon-ыг дэмжиж яаж болдг юм бэ? Бусааныхан чинь бүгд л лотыг дэмждэг штэ. Гэхэд тэд дандаа л хожигддаг штэ. Янзтай урагшаа Nexon. Ой яагаад байгаа юм бэ? Наадуул чинь чамайг алчих штэ. Тэгвэл чи мөнгө хурдан лавна үз. Алаа дүгнэ гэсэн. Ой энэ нөхөр өвчтэй юм аа. Уучлаарай. Урагшаа лотой. Урагшаа. Шууд харин энэ нь сайхан байгаа бололтой шүү. Оройн саунд хамцуулаа. Банантай суулгаад. За болов. Тэр яагаад энэнд ийм дуртай байдаг юм болоо? Эм бэ? Миний охин. Чи охинтой юм уу? Охин чи хаана байдгийг? Ээжтэйгээ хамт байдаг юм аа. Тэр үед нь хэсэг дээрэмчд орж ирээд тэрүүгээр жаахан үүмүүлнэ. Чи
яагаад эдэн шиг шивээсгүй юм бэ? Шивээс чинь эднэр шиг жижиг гаруудыг хийдэг юм багхгүй юу? Би чинь топ зэрэглэлих гэхэд шувуу гинэт. Ой новшнуудаа энд хүүхдүүд байж штэ. Жаахан боловсон байж болохгүй юу? Юуг нэ? Новшч галзуурсан байх та. Гэх үед нь дорго. Ой цус үзмээр байна уу? Гэд босоод ирнэ. Юнги авах нь. Гэд нөгөөдүүл нь таньна. Наад шивээсийг чинь арьстай ч хамт хуулаад өгөх. Наадха халгал гэхт нөгөөдүүл нь уучлал гуйгаад явна. Манай хүнч том гар бололтой шүү. Тэр орой шувуу шивээсний газар орж өөрийнхөө цээжин дээр топ зэрэглэлийн гисэн шивээс хийлгүүлэх болно. Туслах нь өрөөнд нь ирэхэд байдаггүй. Өрөөнийх нь ханын зураг дээр бензин машинтайгаа хөдөө талаар явж буй зураг байдаг. Манай шувуугийн нэг мөрөөдөл бололтой шүү. Манай дорог дэлгүүрээр явахдаа шувууг дагуулчихсан явж байна. Чи намайг яагаад дэлгүүр хэсэгтээ дагуулж яваад байгаа юм бэ? За яах вэ? Би ихэ талаар жаахан мэдэх гээдэл. Хөөе чи ослоор өхөл 2.7 сая гэсэн штэ. Би нэг хүн тань өвдөхгүй чимээгүй дуусгадаг. Гү нэгэнд өгч байгаа юм чинь хэн хэндэ ашигтай өхөл яа дээ. Мэдээж чиний лист дууссаны дараа шүү дээ. Тэгээ чи өөрөө хүсэх юм бол тэр хүнээс би зүгээр асуугаад өгч болно л гэж байгаа. Ямар гоё юм бэ? Өвдөхгүй цэвэр дуусгана гэвэл болж штэ. Гэд тоглоом хийнэ. За тэгвэл утгаа сонго. За ингээд манай хоёр листүүдээ явуулсаар байна. Шувууг өөртөөгөө адил хувцаллаа. Тэдний гудмаар явж байхад нэг бенз дайрах шахан. Бензний логог нь сугалж аваад шувууны тэрэгэн дээр нь бэхэлж өглөө. Шувууч үзээгүй юм үзэж байна да. Шувуу клуб авч орох үед нь ой би ийм лист өгөөгүй штэ. Бонус гэд бодцохоо гэд аваад орох гин. Хамгаалагч нь харин оруулахгүй гэхэд шувуу хөдөлмөрийн чадвараа алдах тухай хуулийн 24-2 соёл урлагийн үйлчилгээ үзүүлж ямар ч байгууллага ийм төрлийн хүнийг шууд оруулах хэрэгтэй. Хэрвээ оруулахгүй гэх юм бол 3 жилийн хорих ял эсвэл 30 мянган долларын торгуультай. Тэгэхээр та нар хөдөлмөрийн чадваргүй иргэн намайг оруулахгүй гэж байна гэж ойлгох уу? Гэхдээ нөгөөдүүл нь жижигэрнэ. За тэгээд орлоо. Харин тэр үед нь том боосно. Манай доргийн хариуцж буй клуб дээр нь ирэх болно. Дорог хайччихав. Тэр ойрдоо ирэхгүй байгаа хаа. Би залгаад дуудах уу? Тийм үү. За баларсан. Эвгүүтгэндээ. За янз бүрийн болохоос өмнө манай хаан нэг сайхан subscribe давлгаа явууч. Сабад арцсан манай хөөхнүүд маань бол яах вүлээ? Лайк дарахтал болно. Манай хоёр хамт хоол идэнгээ жаахан юм ярина. Чиний мөрөөдөл юу юм? Манай загас чин байсан юм аа. Нэг л өдөр би аав шиг усан онгоцны ахмад болоод гоё зав хөдөлтөж аваад өдөр чин загасчлахыг л мөрөөддөг байлаа. Даан чаав маань манай дүү төрөөд удаагүй байхад нас орчихсан. Тэндээс эхлээд миний мөрөөдөл өөрчлөгдсөн дөө. Би ээжигээ алах мөрөөдөлтэй болсон. Ягаад гэхээр ээж маань өдөр чин согтуу дүү бид хоёрыг зодддаг байсан. Тэгээд би дүүгээ авч зугатаагаад сургуулаасаа гараад дээрмийн бүлэгт орсон доо. Тэгээд ээж чи яасан? Ээж үгсээ үйлдвэрийн ёслоор гээд ханг гэх чин ярин шүү дээ. Хэцүү амьдрал туулж дээ хөөрхий. Одоо бол миний мөрөөдөл ээжгээл амьдрахгүй байх. Бохор байна уу? Цэвэр байна уу хамаагүй мөнгө л бол мөнгө. Би маш ихийг олоод дүүтэйгээ сайхан амьдрнаа л гэж боддгийг. Манай дөрөг амьдралын чухам сэдвүүдийн талаар ярьж байхдаа дээрэмчнийхээ ярианы хэлбэрийг алдахгүй л ярин шүү дээ. Тэгээд манай хоёр хамт жаах ууна. Шувууны нэг жигсаалт нь биеллээ. Харин жигсаалт дээр нэг хүйтэн царайтай нөхрийн зураг гараад ирлээ. Доргыг том боос нь өрөөндөө дуудаджээ. Суугач. За хаа юу хийж байгаа юм бэ хаа? Надад сайн савин төрөөд лото авсан юм аа. Та чин баян үнштэй хаа. Лото өсөж яах нь вэ? 50 цент байна уу? 500 мянга байна уу хамаагүй. Мөнгө л бол мөнгө. Мөнгөнд нухацтай хандаж байж л мөнгө чам руу ирдэг юм. Гэт харуултал 50 цент хожчихож. Та хожчихлаа хаа. Доргоо. Чи нэгийг хусаад үзтээ. За хаа. Хэрвээ юм хожихгүй бол чи өнөөдөр өхөн шүү. Ойлголаа хаа. Чи инээж байна уу? Би тоглож байна гэж бодоо юу? Асуудал ч үүслээ дээ. Тэгээд тусдал 50 цент хожлоо. Харвуу. Мөнгөтэй нухацтай хандаж байж л мөнгө хождөг юм штэ. Дорго. Чи мэдэндээ. Би өөрийн ашиг сонирхлыг амьдралынхаа турш нэгдүгээрт тавьж ирсэн. Хэрв хэн нэгэн үүнд хөрвөл би гарыг нь эсвэл толгойг нь тасцсаар өнөөдөр энд ирсэн. Чи яагаад ажиллаа хийхгүй яваад байна? Би нийтэд тустай ажил хийгээд битгий тэнийг юм хийгээрэй. Ажиллаа хий. За хаа. За дорог жоохон нухацтай ажиллахгүй бол болохоо байлаа. Шувуун дээр ирээд оюулаа листэ 2-7 хоногийн дотор багтаад дуусгал болох уу? Болно. Би спорт машин унмаар байна. За тэгээд спорт машин унах боллоо. Гэтэл авчирсан машиныг нь голоод явдаггүй шүү. Миний тэрэгч наадхнаас ч хурдан юм байна. Ядчил Мерседесийн тэмдэгтэй. За тэгээд арай дээр юм оллоо. Энэ харин болж байна шүү. Нуурын ирэг дээр хамт тамхилд суугаад буцаад явах боллоо. Буцахтаа чи жолоодох уу? Гэд жолоон дээр суулгаад ачигчаар ачаад явдаг. Бараг л жолоодчихлоо шүү дээ. За боллоо. Оройн дорго листийг нь хард сууж байснаа. Энэ сүүлийнх нь гуруула хамт байх гинүү. Энэ юу гэсэн үг юм бэ? Хоёр бүсгүйтэй хамт байх гэтэл үгүй. Эхнэр охинтойгоо хамт байх тухай ярьж байгаамаа.
болноо. Үгүй энэ доргыг энэ зураг юун зураг юм бэ гэд нөгөө хүүтэн царайтай нөхрийн зургийг асуухад олох хэрэгтэй хүн байгаамаа. Чи хүн олохдоо мэрэгжлийн бицтэй. Наад хүнээ олоод өгөөч гэж гуйх болно. Тэр үедээ цусаар ханиалгана. Туслах хүүхэн нь уурлаж чамаас болж би энэ муудлаа энэ тэр гэж загнах болно. Дорог шулуухан. Би даатгалын мөнгөө л өв залгамжилж авахгүй байна гэд хэлээд хаях болно. Оройн дүүтэйгээ хоол идэх үед дүүн. Заримдаа би найзуудынхаа гэрт ороход ээжийнх нь хоол хийж байгаа үнэр атаархмаар байдаг шүү. Манайхаас бол хуучин хувцас эсвэл цусал үнэртдэг дээ. Гэхдээ би ерөөсөө гомдолж байгаагүй. Яагаад гэвэл надаас л болсон штэ. Та энэ хэцүү амьдралыг надаас л уулж туулж байгаа. Би эмч болохоор таныг л тайван амьдруулна гэж боддог шүү. Тэр үед ах нь аль хэдийн тасарчихжээ. Хөрхрөх болно. Гэтэл үгүй байна. Зүгээр л ийм төрлийн яриа хийх жаахан дургу бололтой. Тэр шин шувуу зүүдэллээ. Эхнэр охиноо үлдээгээд явх үед нь цаанаас нь нэг машин ирж байна. Яг үүнтэй зэрэгцэн доргын найз нь ол гэсэн хүнийг нь олсноо хэлнэ. Тэр одоо жолооч хийж байгаа. Өнгөрсөн жил шоронгоос суллагдсан байна. Гэхдээ түүний хэрэг нь аимшигтай. Тэр эхнэрээсээ салсан. Охинтойгоо амьдардаг таксины жолооч байсан юм байна. Нэг өдөр охиныг нэг новш хүчрхийлж гэж аав нөх баян нөхөр байсан болохоор сайн хуульч хөлслөөд хүүхдээ гин буруугүй авч гарсан юм байна. Тэгээд энэ нөхөр уурандаа таксигаа унаад нөгөө хуульчийн машиныг мөргөссөн. Тэгсэн нөгөө хуульч нь булчингийн саажилттай болчих. Тэр хуульч нь чиний одоо асарж байгаа тэр хүн юм байна. Хамгийн аимшигтай нь тэр эхнэр хүүхдийг нь ардаа суулгаж байгаад нөхрийг нь мөргөж. Эхнэр хүүхэд нь тэр үед амьд үлдэж чадаагүй юм байна. Үүнийг нь дорг аваад шууд очих болно. Юу болж байгаа юм бэ? Чи яах гэв? Надаар энэ хүнийг алуулах гэв юу аа? Дээрэмчин болохоор мөнгөний төлөө юу ч хийн гэж бодоо юу? Тийм ээ. Энэ хүнийг алаад өгөөч гэж би гуйх гэж байсан юм. Ийм их мөнгө авч байгаа юм чинь энэ зэргийн золиос байна үсттэй. За тэгэлтэй. Гэхдээ арай бага байна. Би 10 сая доллар өгчихвөл алаад өгье мэдв. Гэд яваад өгнө. Энэ үеэр нөгөө сугны үс манай үнийг компани мөнгө завьсныг нь мэдээд энэ талаар боссдоо хэлж байдаг. Шувууны туслах хүүхэн дорго дээр ирж уучлалт гуйгаад түүнтэй нэг удаа уулзаач гэж гуйх болно. Шувуул явуулсан бололтой. Оройн унтаж байгаад дүүгээсээ. Ой, хэрвээ чи 2 сарын л настай байсан бол яах байсан бэ? Гэтэл дүүн гайхнаа. Юу? Таны алдсан мөнгнөөс олж таныг алах гээд байгаа юм уу? Би бишээ. Өөр хүн. Танаар хүн алуулах гээд байгаа юм биш үсттэй. Юу ч болсон битгий алуурчин болоорой. Гэх болно. Ингээд маргааш шувуу дээр очлоо. Шувуу харин овоо хүн шиг юм ярьж байдаг шүү. Намайг зүгээр түүнтэй уулзуулаад өгөөч. Надад хэлэх юм байна. Гэх болно. Шувууг аваад нөгөө хүн дээр нь очлоо. Нөгөө хүн нь шувууг харангуйтай шууд явах гэтэл ой өөх гэж байгаа хүний хүслийг нь биелүүлээд ядаж яриаг нь сонсолдоо. Гэх болно. Шувуу би энд чамд юм хэлэх гэж ирсэн юм аа. Охин нь дажгүй юу? Би жаахан мөнгө хадгалсан. Охины чинь сургалтын төлбөрт зориулаад гэтэл сургалтын төлбөрөө тэр өгчихсэн штэ. Намайг шоронд ордог жил амиа хорлчихсан. Чи мөнгө хадгалаа юу? Надад чиний бохир мөнгө хэрэггүй гэд уйлчихнаа. Шувуу ингэж болохгүй шүү дээ. Чи ч бас буруу зүйл хийсэн. Би уучлагдахгүй. Өөрөө ч уучлж чадахгүй гэхэд би эхнэр хүүхдийг чинь халъя гэж бодоогүй маа гэд уйлах болно. Тэгээд би биенээсээ уучлал гуйж зүрхнийхээ гүн шарахыг багчигсан нэмэглэв бололтой. Үүнийг нь харсан дорго найзаасаа надад дахиад нэг хүнийг олоод өгөх гэд нөгөө хүчирхийлэл үйлцэн нөхрийг олоод зодох болно. Энэ муугаас л бүх юм боллоо гэж бодог бололтой. Зодож өгнө. Өөртөө имплант хийлгээрээ мэдв гэд хідэн шүүдийг нь хуг цогцоход гараад явна. Манай хоёр чандарлах газар очиж саваа захиалах болно. Танд хизээ хэрэгтэй вэ гэхэд дорго болоогүй. Аль болох удаан гэд аваад гарлаа. За бас юугүй алдчихъя гэж бодохоо болсон бололтой шүү. Оройн тэр хоёр нэг газар ирлээ. Шувуу ийшээ явъя гэд ирсэн юм байна. Яагаад энд авчирсан юм бэ? Чи энд ээжигээ оршуулсан биз дээ. 20 жил өнгөрчөө. Би өөрөө ч мартчихсан байна. Канги ээжээ. Юу хийгээд байгаа юм бэ? Канги ээжээ. Эндээс юм их гоё харагддгийм байна. Удахгүй би тантай уулзсан. Тэгээд таныг уух юмар дайлна шүү. Хүү чи намайг сайн асарсан. Али чи ээжтэйгээ ярил та. Дорог ярих гэсэн нэг л болдоггүй. Ээжээ. Удахгүй энэ өгшин очино. Сайн хандаарай. Их баян нөхөр болохоор их юм ахуулаарай мэдөө. Санаа зовлтгүй. Би буцаж ирэхдээ таны дуртай жигнэмгийг авчирнаа. Уйлчих гээд байгаа хэрнээ дээрэмчний ярианы стилээ хадгалах гэж манай хүн их үзнэ. Маргааш дорго. За, жагсаалтын чинь ганц л юм үлдчихлээ. Гуруула хамт байна гэж. Чи тэрийг хийж чадахгүй. Эхнэр охинтойгоо уулзна гэдг нь деважинд таарах тухай юм. Өөрийгөө деважинд очино гэж айж мэдж байгаа юм бэ? Зүгээр чандрыг нь хадгалж байгаа газар очил л доо. Шувуу зөвшөөрсөнгүй. Бас нэг юм байдаг бололтой шүү. Чиний ажил дууслаа. Сайн ажиллалаа. Гэд сайн дурын ажлынхын материал дээр гарын үсгээ зурлаа. Дорго. Уулын чи ослоор өгчүүл их мөнгө өгөх гээд байгаа шít. Явж үзээ золиг минь. Дахиж битгий ирээрэ. За. Тэндээс гараад явж байтал босс нь залгалаа. Нэг л эвгүй мэдээ сонсох бололтой шүү. Яваад очтол том босс нь найзыг нь хэмх нүчгэж сугны үс мөс нь бас
суужжээ. Ороод ир Кан захирлаа. Компани мөнгнөөс хувьдаа аваад үрчгсэн гинэ. Ганцаараа л хийсэн гэд байна. Би харин түүнийг ганцаараа аваад тэгээд нэг баарны хүүхэнд өгчихсөн гэдэгт нь итгэхгүй байна л та. Дорго би бас хамт гэтэл найз нь босч ирээд түүнийг цохноо. Холойч гэснэ. Чи тэр хүүхнийг надад танилцуулаа үсттэй гэж жүжиглэнэ. Кан чи юу ч мэдээгүй хэрэгөө. Мэдээгүй эрхмэ. Үнэхээр босс нь бол цаана бүгдийг нь мэдэж байгаа штэ. Тэгээд нөгөө сугны ус босоод найзынх нь хурууг тарих болно. Дорго тэр үед нь шууд болиулаад би төлчөө эрхмэ. Юу? Когийн өрийг чи яагаад төлнө гэж. Бид 20 жил нөхөрлөж байна. Найзынхаа өгөхийг харж чадахгүй нэ. Бас гинт үлгэллийн нэг бос нь өгцөн гэд мэдээ гарах юм бол бидний нэр хүндэд муу штэ. Том босс нь босч ирээд хундаг шидэж толгой дээр нь хаглана. Тэгээд юу гэнвэ? Новш чин тэрний хулгайлсан $700,000 би хэд болгож чадах байсныг чи мэдхүү. Доор хаяж 3 нугалж чадна. Чи надад $2.1 сая олж өгч чадах юм уу? Тэгнэ. Би аваа дээр ирхмэ. Чадахгүй зүйл дээрээ битгий ам гараарай да. Чи дүүгийнхаа сургуулийн төлбөрийг төлөх ёстой хүн шүү. 3 хоногийн хугацаа өгье. За тэгээд Дорго найзыгаа эмнэлэг тавиачиж өгчөөд нөгөө даатгалын гэрээгээ хараад зогсож байна. Нэг юм шийдэх гээд байгаа бололтой шүү. Нүрээ нууж байгаад шувууны хоспис руу очлоо. За арай нухчих юм биш үсттэй. Яваад ортол шувуу сэрүүн байж байла. Чи яах гэж ирэв? Унтаагүй байгаа мó? Гарт сайлхах уу? Явъя. Би прокурор байсан хүний хувьд дээрэмчний гарт өгөхөд ичмээр л юм. Гэхдээ яах вэ? Гарт сайлхлий гэд хамтгаарлаа. Замдаа өр ширнийхээ талаар ярьж өгсөн бололтой. Чи $2.1 сая өрөндөө өгчөөд цаана нь жижиг бизнес эрхлэх мөнгөтэй л үлдэх юм байна. Нэг мөр дээрэмчний амьдралаа орхиул яасан юм бэ? Чүм үү? Юугаа мэддэг юм бэ? Удамжинд хоолгүй хог идэж байхад дээрэмчний амьдрал надад жинхэнэ хоол өгсөн юм идүү. Өнгөрсөн амьдралаа харахтаа хүн гэдэс өлсөндөө харамсдгүй юм байлээ. Харин цус амталсандаа л харамсдаг юм. Надаар энэ амьдралаа дуусгаарай. За түлх. Энэ бол чиний топ зэрэглэлээр амьдрах боломж шүү дээ. Дорго нулимстайгаар толгой дохиод түүнийг түлхлээ. Том боосон сугны үстэй хамт хоол идэж байна. Сугны ус тэр компани мөнгө хулгайлсан. Бас хуульчтай хамт цаг өнгөрөөгд байгаа юм байлээ. Миний бодлоор Ёнки таны мөнгийг өгөхгүй баха. Гэх үед нь том боосон дагц руу хэд буулгана. Канг чиний найз юм уу? Яаж ахыгаа нэрээр нь дуудаж зүрхэлж байна. Одоо зайл. За болж мохог. Чи яагаад намайг түлхсэнгүй вэ? За. Дорго шувууг түлхээгүй юм байна. Зүгээр л тэрг нь унсан юм байна. Би өөхөж байж л чи амьд үлдэж чадах байсан штэ. Ой, цагдаагийнхын эндээс би чинь олно гэх юм бол ямар хэцүү болохыг мэдэж гин үү? Тэгээд түлхсэнгүй мэдөө. Их юмд санаа зовчтой. Одоо тэгээд яах юм? Яах юу ах вэ? Би алуулах л байлгүй. Хамаалга. Тэгээд тэнд явчихгүй нэг өвөгийн тэргэн дээр шувууг түрээд явж өгдөг. Гэнэт нэг юм бодов бололтой. Гүүрний өксөрлөө хурдаа авчгүйгээд уруу хэсэгт нь ардаас нь зөөгдөж хоёулаа хамтдаа өнхрөх болно. Энэ чин тоормс байхгүй эцтэй. Тэгээд яадгийг? Хоёулаа л өхөн үз. Тийм дээ. Хоёулаа л өхөн үз. Маргаашин шувуу байгууллагынхантайгаа уулзаж нэг юм хэлэлцснэ. Харин Дорго босс дээрээ очих болно. Ой, чи энд өргөдөөгүй штэ. Чамааг ах гэж хүндэлсээр байгаад бүр залхлаа гэд бацаанууд нь юм дуурайд эхэлжээ. Манай хүн шүхрээ буулгаж байгаад л босс нь том хүлээ авалт зөхөж байгаа юм байна. Гаднаас нь Дорго бүгдийг нь гөвөөд орж ирнэ. Сугны үсэн тосож аваад чи дандаа буруу цагтаа орж ирэх юм аа. Өнөөдрийн үйл ажиллагаа ямар чухлыг мэдхүү гэхэд мэдхгүй. Гэхдээ чамайг зодно гэд маа. Босс нь зочдоосоо уучлал хүсээд зочдоо ийдгээр гаргаж явууллаа. Тэгээд хаалгаа Кан захирлаа гэхэд захирал энэ тэрээр дуудаад яах вэ? Би дээрэмч байхаа боллоо. Тийм үү? Тэгээд энд учраа олох гэж ирлээ. 2.1 сая март би 700,000-ыг л авсан. Та надад клуб өгнө гэсэн баха. Тэрийгээ 500,000-аар тооцоод 200,000 нь үлдэнэ. 200,000-та намайг сайхан зодчих. За мөнгө ав ирхмэ. Яг тэрнтэй зэрэгцээд шувууны бие муудаж байна. Дорго харин гөвүүлж байна. Гэнэт найз нь залуус дагуулчихсан орж ирнэ. Тэгээд Доргыг аврахаар тэрүүгээр зодтолж гарлаа. Би зүүн гартаа гэдгийг мартцсан уу новшоо гэд гаруудыг гөвж өгнө. Дорго араас нь дуудаад зүгээр зодуулъя. Би төлбөр төлж байгаа юм. Гэд хоёулаа хамт зодууллаа. Шувууны бие нилээн муудаж байна. За энэ шөнө явчиж мэдхээр л байш шүү. Манай хоёрыг нилээн зодоод сөхрүүлчихсэн. Босс нь асууж байна. Би сүүлийн удаа асууя. Чи үнэхээр дээрэмчин байхаа болж байгаа мó? Чи итгэлтэй байна уу? Юу ч болсон бай. Би тэр гонжи чи үнсэж чадахгүй гэд нэмж гөвүүлнэ. Найз нь босч ирээд боссо 20 жил гуруулаа хамт зүтгэснээ санаач. Би таны мөнгийг олж өгнө эрхмэ. Биднийг явуулчих. Босс нэмж нэг цохоод намайг дээрэмчин биш болсонд баярл. Хэрвээ тийм биш байсан бол та хоёр эндээс амьд гарахгүй байлаа. Одоо яв гэтэл сугны ус. Тэднийг явуулж болохгүй шүү дээ эрхмэ. Орхио. Тэгсэн нөгөө сугны ус чинь шарандаа жижиг худаг гаргаж ирээд Доргыг хэд хэдэн удаа бүлж өрхөн. Дорг гарыг нь бариад байж байтал босс нь дагс руу цохиж унгаад дээрээс нь нэмж нэг хусаад гүцээ.
Та нарын авсан миний мөнгө 20 жил зүтгэсний чинь урамшуулал бас хугарсан хөлний чинь төлбөр болог. Ойлгов? Одоо яв. Дорог уйлнаа. Тэгээд хоёулаа сайн идээд эрүүл байгаарай боосоо. Энэ үед нь босс нь харин уйлах болно. 20 жил хамт зүтгэсэн дүүнраа явуулж байгаа болохоор аргагүй байлгүй дээ. Доргыг эмнэлэгт хүрэхээр явж байна. Дорг харин замдаа тэссэнгүй өгч эхлэв. Ёнги гэд найз нь уйлж байтал гинэт дуулаад босоод ирнэ. Ко тамхи байна уу? Новш чинь хүн айлгаад гэд тамхи өгөх гэтэл харин жинхнээсээ өгчихнэ. Тамхи авал да новшоо гэд уйлж байтал дахиад дуулаад босоод ирнэ. Чамайг чадчихлаа да. Нойр хүрээд байх юм аа. Гэснэ жинхнээсээ чимээг уулчихна. Кан чамтай хамт зүтгэх нэр төрийн хэрэг байсан шүү өгшөө гэд байж байтал үргэлжлүүлээд дуулах болно. Чан гэр бололтой. За ямар ч байсан манай хүн ер нь өгөхгүй юм шиг байна. Манайхан бити санаа зов. Тэгээд эмнэлэг орчход бололтой. Шувуу дээр очих үед шувуу харин амьд байж байла. Одоо болтол амьд байгаа мó. Чи ч ихсэн амьд байж байгаа мó. Яах гэж ирэв. Ажил явдал чинь мөнгө өгөх гэж ирлээ. Гэснэ 100,000 вон гаргаж ирээ тавьчихна. Гарц салхилээ. Гэт түүнийг аваад эхнэр охин хоёрын чандрыг хадгалж байгаа газар дээр аваад ирдэг. Нилээд өндөр дээр байна. Дорог шувууг нуруунд дээрээ үүрч өргөд зургийг нь харуулна. Сайн уу? Би Жансуугийн найз нь байна. Чи Жиано. Аав чинь чиний талаар ярьснаас илүү хөөрх юм аа. Аав чинь чамайг их сандгийн байлээ. Яагаад гэдгийг би одоо л ойлголоо. Чам шиг хөөрхөн охиныг санахгүй байхын аргагүй юм байна шүү дээ. За яасан бэ? Гэрийнхэнтэйгээ мэнтлээч. Тэр үед нь шувуу ярьж эхэллээ. Ханаа, ми юу? Хэр байна да? Миний охин Жио. Аав нь ирлээ. Жаахан хоцорчихлоо. Аав нь ирэхээс айгаад байсан юм аа. Аавыгаа уучлаарай. Дүрс солигдоход манай хоёр намрын шар үстэй талбай дээр классик загварын бенз машиныг хараад сууж байдаг. Сайхан газар бай шүү. Тэр хэсгээр нь яваарай. Харагдах байдал нь илүү гоё юм байна. Шувуу хөл дээрээ босоод машиндаа суулаа. Шувууны өхөж байг уран дүрслэлээр найруулагч нь ийхүү харуулсан юм байна. Топ зэрэглэлөө. Тийм ээ. Топ зэрэглэл. Тэгэд классик бенз унаад шар зүлэгтэй тал дээгүр салхи татуулан давхлаа. Яг л хосписын өрөөндөх зураг шигэ. Өрөө нь харин хоосорч шувуу нисээд явчихж. Кино арай дуусаагүй манайхан. Дорог шувууны шарил дээр очиж хүндэтгэл үзүүлнэ. Тэгээд тэмдэглэл дээр нь гуруула хамт байх гэсэн хүслийн жигсаалтыг нь бичээд биелсэн гэд тэмдэглэдэг. Шувуу өөхөхдөө манай доргод завь гэрээслээд үлдээчихэж загасчлах мөрөөдлөө биелүүлээрэ гэсэн бах л да. Даанч завь хасаатал эвдрэл гараад унтарчихнаа. Үүнтэй зэрэгцэж бороо ороод хөөхий гэж гисэн байж байтал утсан дуурах болно. Утсаар харин нэгэн баяртай мэдээ сонслоо. Харин энэ мэдээ ямар мэдээ болох талаар кинон дээр гардаггүй. Шууд л кино дуусчихна. Миний таамгаар бол том ахын залгаад нөгөө суугны өсний оронд шинэ компанийг нь удирдах санал тавьсан бах л да. Мэдээж гон жөмсөх шаардлагагүй гэж хэлсэн бах. Комент хэсэгт манайхан утсаар хин залгасан бас юу гэж хэлсэн бэ гэдэг талаар өөрсдийнхөө хөгжилтэй таамгуудыг бичээрэй. Хамгийн гоёор эсвэл хөгжилтэйгээр дүрсэлсэнд нь кофений мөнгө шилжүүлнэ. Шууд л дансыг намайг өгөхгүй бол манайхан чи бэлгээ ирж авах гэж мянган жил болдог хүмүүс байлаа штэ. За ингээд кино маань дуслаа. Киночд байлаа.